За сайн байна уу? Сайн байна нөхөө. За ойрд уулзаагүй. Тийм байна. Ирэхээ. Харин тий ойрд одоо Манай энд хавар болоод тэр юм ажил ихтэй ингээд нэвтрүүлгээ хийж чадахгүй удлаа да. тэглээ ирэхээ тий. Тийм байна. Тий. Энэ олон улсын За нөхцөл байдал ч бас янз бүр болж байна да. Энэ ковидээс болоод за одоо Монгол туурахт нэг өвөр монголчуудыг тойрсон улс төрийн нөхцөл байдал ер нь ямар хөө байдалтай байна да. Ер нь манайх ч одоо тэгээд энэ хоёр том хөршөөсөө их хамааралтай байдаг. Дээр нь одоо энэ том барууны одоо хүчин за энэ төргийн хан төргийн үзэл за энэ бусад орнуудын бас энтхэгийн бас янз бүрийн үзлүүд ч бас манайд нөлөөлдөг юм шиг байгаа юм. Одоогийн нөхцөл байдал ер нь ямар шиг байна да? Нарс минь юу гэж бодож байна? Ойр дуулцаагүй хоёлаа энэ талаар жаахан хууч хөөрий да. за наа чи айгу том асуудал байна л да. Үнэхээр нөгөө түүхэнд нэг олон тохиолдоогүй тийм зангираад цаг мөчид бид ирсэн байна л да. Тий. Одоо миний бодохоор одоо 100 жилийн өмнө тийм ээ Монгол улс Дахан сэргэж тийм ээ турах тусгаар улс байгуулсан бол энэ 100 жилийн дараа Дахад тийм одоо цаг мөчид ирсэн байна гэж миний хувьд бодож байгаа. 100 жилийн өмнө бид нар Ар Монголын тусгаар улс болгож чадсан бол 100 жилийн дараа өөр Монгол тийм ээ өмнөд Монгол бас улс байгуулах магадaltaй бололцоо ихтэй тийм цаг мөчид ирсэн байна гэж миний хувьд үзэж байна л да. Тийм. Жижиг арт түмний хөв заяа заримдаа бол одоо тэр арт түмний иргэдийн хүслээс бас болдгоо гэж өнгөрсөн зууны одоо өөр Монголын хөв заяанаас шууд ойлгож болно л доо харагдаж байгаа. Тий одоо яах тэнгэрээ хяах тэнгэрээ бид нарын хөв заяа яаж өөрчилсөнийг бид нар одоо өнөөдөр хүртэл тэр гэрээний үр дүнгийн бараг л одоо биерээ туулж байгаа гэж биерээ амсаж байгаа гэж хэлж болно тийм. Гэхдээ өнөөдөр бол цаг үе өөр болж байна. Үнэхээр одоо өмнөд Монголын одоо эрх мэдэлтэй авсан тийм хятад улсын хувьд бол одоо барууны Америкийн тэргүүтэй ертөнцийн эсрэг тийм одоо эсрэг тэсрэг тийм хоёр фронт хоёр эвсэл болж гэж миний хувьд бол харж байгаа. Тэгэхээр энэ эвслийн тэмцлийн үр дүн бол хятад улс гацаагүй ялагдсан гэж би бол бат итгэж байгаа. Одоо ингээр чи одоо 100 жилийн өмнөх нөхцөл байдал гэдэг чинь бас их сонирхолтой байсан шүү дээ, тийм ээ. За хоёр том гүрэн одоо бидний хоёр талд байсан хоёр том гүрэн хоёулаа задарсан. За хятад бол 11 оноос ерөнхийдөө бол 18 оноос 28 он хүртэл бол олон жижиг хэсгүүд болж хоорондоо байлдаж исэн. Тэнд нэгдсэн төр гэж байгаагүй шахуу тийм ээ. За Орос бол одоо Октябрийн хувьсгал мандат 17 оноос ч хойш бас нэг хэдэн жил дотроо байлдаж одоо самуурсан байдаг. Тэгээ энэ дээрээс монголчууд тийм нэг ашиг гаргаж чадаагүй юм шиг байдаг юм л да. Ер нь бол энэ хоёр том гүрэн ер нь бол аливаа үндэстэн сэргэн мандна гэдэг чинь өөрийнхөө хөршүүдэд цохилт өгж иж одоо тийм ээ тэдний одоо хараат байдлаасаа гарч ижил эхлээл одоо жинхэнэ эрхчлөө тусгаар тавтанд хүчрхэгжих одоо үнцээ тавих байх л да. Тэгэхээр одоогийн нөхцөл байдал яг тэр үеийн нөхцөл байдалтай ер нь ойролцоо байна гэж өөрөө ол үзэж байгаа юм байна. Энэ ямар шинж тэмдгүүд байгаа учраас одоо тэр үетэй энэ ойролцоо байна гэж үзэж байна вэ? Тийм. Би ойрд одоо бас нэг хэрэгтэй хэрэггүй ганц хоёр ном уншсан. Тийм. Тэгээ геополитик гэдэг юу вэ гэдэг би бас хүмүүс яриад байд яг геополитик юу вэ гэж бас гайхаа бас сонирхсан. Ингэсэн чинь геополитик гэж ийм байдаг гинэ. Ерөнхийдөө бол газар зүй бол одоо хүн төрөлхтний хөдөлгөөн нь бол газар зүйнээс шалтгаалдаг. Тий газар зүйн байршлын газар зүйн онцлог тийм ээ тэр арт түмний одоо характер хүч нөлөө нь ер нь тодорхойлдог шиг байна л да. Гэтэ энэ одоо геополитикийн ойлголтыг бол нөгөө Английн нэг эрдэмтэн
Хейлфред Макиндер гэсэн тийм нөхөн анх дордож гаргасан байлээ 100 жилийн өмнө. Тэр хүн юу гэж ярьж ирсэн бэ гэхээр дэлхий бол ерөөсөө дэлхийн арал гэсэн тийм ойлголт гаргаж авсан. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр Евро, Аз, Африк бол ерөөсөө нэг л арал. Тийм нэг л арал. Энэ арлыг хэн одоо хяналтандаа байргаж чадна. Тэр бол дэлхий одоо өөрийн хяналтандаа байргаж чаддаг гэсэн тийм ойлголт гаргаж ирсэн. Тэрний хамгийн нэг алдартай үг бол тэр Евро одоо англи хүн учраас бас Европ төвтэй үзэл ханхалж байгаа л да. Ингэж хэн зүүн Европын хяналтандаа байргаж чадвал хэн тэр Евро Азийн төвийг хяналтанд байргаж болно гэж байгаа. Хэн тийм ээ Евро Азийн төвийн одоо зүрхэн хэсгийн төв хэсгийн хяналтанд байргаж чадвал хэн дэлхийн арлыг чигтээ хяналтанд байргаж болно. Тэгээд хэн одоо энэ дэлхийн арлыг одоо Евро Аз Африкийн бүгдийн хяналтанд байргаж чадвал хэн бол тийм ээ энэ дэлхий захирна гэсэн тийм утгатай үг ярьж байсан. Тэгээд энэний одоо нөгөө онлайн дагуу манай нацист Гитлерийн нөгөө геополитикч бол бас нэг тэр хэрэгжүүлэхээр тэмцсэн л да. Жишээ нь нөгөө зүүн Европыг хяналтан байргаагаа тийм ээ. Тэгээд цаашлаад зөвлөлтөд одоо цохилт өгөөд одоо Евро Азийн одоо төв хэсгийн зүрхэн хэсгийн хяналтнаа байргах тийм сонирхол би одоо байсан. Тэгээд харамсалтай нь нөгөө англ зөвлөл тийм ээ өшөө тэр нөгөө Америкийн 3 хүчний хавсраг нь бол ялгсан л да. Одоо харамсалтай ч байх уу? Ерөөсөө. Тэгээ яригдаад тийм ээ түүх бол өөрөө иргсэн. Тийм. Тэгээ тэрнээс өмнө одоо тэр Макиндрийн одоо үе өмнө хойно одоо бас нэг Америкийн нэг эрдэмтэн байсан. Цэргийн Далайн флотын одоо эрдэмтэн л да одоо цэргийн офицер гэдэг юм уу. Гэхдээ өөрөө цэрэг байлдаанд явж байгаа дандаа хичээл ном заадаг байсан. Тэр хүн бол Альфред Махан гэдэг хүн байдаг. Тэр хүн бол ямар онол гаргасан бэ гэхээр ерөөсөө дэлхийн Тэнгис далай бол нэг л байдий. Тий, дэлхийн Тэнгис далай бол нэг л байдий. Хэн энэ дэлхийн Тэнгис далайг хяналтан байргаж чадвал тийм ээ хэн бол энэ дэлхий захирын гэсэн тийм онол гаргасан. Энэ нь одоо Тэнгисийн эрх мэдэл гэсэн тийм онол гаргасан л да. Энэний үр дүн бол одоо нэг юунаас ийм дүгнэлт гаргасан бэ гэхээр голдуу тэр Английн 200-300 жил энэ Тэнгис далай эзэмшээд тийм ээ Англи жижигхэн арлын улс гэхдээ Тэнгис далай эзэмшээд тэгээд дэлхий одоо 200-300 жил нойрхлоо шүү дээ. Тий. Гэхдээ энэ бол маш олон чухал тийм бомб бааз хэрэгтэй гэсэн тийм онолтой. Тэнгис далайг эзэмшихийн төлөө тухайн үеийн голдуу нүүрс төлдөг байсан учраас хаа сайгүй тийм өөрийн мэдлийн тийм нүүрснээ бомбтой байх хэрэгтэй. Байнгын цэнэгэлдэг тийм нэг Далайн Тэнгисийн тийм эрх мэдлийн онолын бас нэг сони юм байдий. Түүний дараа одоо нөгөө Хүйтэнтай эхэллээ шүү дээ. Хүйтэнтай ирсэн чинь тэр нөгөө хин Америкийн Николас Спайкмен гэсэн тийм нэг Голланд гарлын Америк хүн байдий. Тэр хүн маш 49-тэй маш залуугаар нас барсан. Тэр хүн бол арын эсрэгээр тийм онолгаа. Гэхдээ тэр хүн бас энэ нөгөө дэлхийн арлын онолыг бол ерөнхийдөө хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ тэр хүн бол голдуу энэ Евро Азийн захын бүсийн хэн эзэмшүүл тийм ээ энэ Евро Азийн хяналтанд байргадаг гэж тийм онол гаргасан. Тэрний үндсэн дээр нөгөө зөвлөлт Америкийн хүйтэн дайны үе чинь нөгөө Америкчин бол ерөөсөн зөвлөлтийн аль болохоор нөгөө зах руу гаргахгүйгээд хатгал талаас нь хаасан байхгүй юу? Одоо нэг хориглох тийм бодлого явсан. Тийм болохоор зүүн талаас нь Япон, тэгээд Солонгос, тэгээд цаанад өмнөд Вьетнам, өшөө тэр Афган дээр өмнөд
одоо нөгөө энэтхрийн далай руу гарах гээд оролддог тэнд нөгөө бас л хоригдж хийгээд өшөө тэр нөгөө зүүн талаас баруун талаас бүр аргагүй л да бүр одоо нөгөө НАТО байгууллаа тийм ээ бүх зөвлөлтийн захаар бүгдийг тийм хан босгосон. Энэ бол нөгөө хэн захи одоо ими бүсий эзэмшүүл тийм ээ энэ Евразийн эрх мэдлийн ерөнхийдөө бол авч болно гэсэн тийм. Тэгэхээр энэ хүйтэн дайн бол энэ нөгөө спайк мэнэ тэр онлон бол ерөнхийдөө бол ялсан. Тий. Ерөнхийдөө бол зөвлөлт бол яг хараагүй хуурай газрын авраг том гүрэн. Гэхдээ тэр тэнгис дараагийн ерөнхийдөө бол эзэмшээгүй хуурай газар дотроо шахагдаад гарч чадаагүй учраас ерөөсөн бол энэ дайнд бол ялгтан гарцаагүй. Тийм. За өнөөдөр юу болж байгаа гэхээр өнөөдөр миний харж байгаагаар энэ Евроаз дэлхий бол ерөөсөн хэдхэн одоо геополитикийн том бүсэд одоо хамрагдж байгаа. За нэгдэх юм бол яг хараггүй хуучин зөвлөлтийн өвийг одоо өвлж авсан Орос орн. Энэ бол Евроазийн бас л төв хэсэгтээ сууж байгаа. Эдгээр нэг хэсэг. Энэ нэг геополитикийн нэг бүс байна. За хоёр дахь бүс бол мэдээч хэрэг нөгөө Америкийн дайлсан одоо нөгөө Европын НАТО одоо багтаасан, Японы багтаасан хойс өмнөөс Солонгос, Филиппин юу одоо Түмэн мянган тийм холбоотон байдаг. Эдгээр чинь бол ерөнхийдөө бол далайн бүс гэж байгаа. Би бол ерөөсөө далайтай хамаатай гэдэг далайн бүс. Тийм геополитик. Энэ чинь одоо Канада байна, Америк байна, өшөө Япон байна, одоо Солонгос байна, Сингапур, өшөө Филиппин, өшөө Тайван, өшөө НАТОгийн орнууд байна. Тэгээд эдгээр чинь бол далайн бүсэд хамаардаг. Ийм нэг том. Гэхдээ сүүлийн үед бас нэг бие даасан айгуу том бүс гарч ирсэн. Тэр нь бол Зүүн Азийн бүс буюу Хятадын бүс. Энэ бол яхааргүй цойлоод гараад ирсэн. Тэгээ энэ бол бие даасан айгуу том геополитикийн том бүс бие дааж гараад ирсэн байна. Энэ өнөөдөр бол энэ Зүүн Азийн бүс буюу Хятадын энэ геополитикийн бүс бол дараагийн бүстэй өрсөлдөх гэж ер нь ингээд үзэж байна л да. Тийм. За дөрөвдөх нь одоо нэг энэтхийн тийм геополитикийн бүс гэж бас нөгөө хүчтэй өмнөд Азид гараад ирсэн байна. Тийм. Гэхдээ яг хөө өнөөдөр яг ингээд харагч байгаагаар бол Америк бол одоо ингээд шинэ засаг солигдоод тийм ээ. Ингээд Оросын хамгийн гол аюултай дайсан гэж утсан байна. Харин Хятадын одоо нөгөө өрсөлдөх үедээ өрсөлдөөд хамтраг үед хамтраад тийм маягаар тодорхойлсон байдаг. Тэрийг бас би бол бас нэг хоног гайхаж байсан. Яагаад гол дайсан нь Хятад байгаа мөртлөө Оросыг гол дайсан болгож яахээр сүүлийн үед би тэрийг арай юм уншаад үзээд энэ Америк бол яхааргүй дэлхий 100 жил шахуу захирж байгаа том дэлхийн төв учраас эдгээр чинь ерөөсөө ямар мундаг бодлого авах чаддгийг бас харуулж байгаа. Яагаад вэ гэхээр дэлхий хүйтэн дайн дууссаны дараа нэг ерөнхийдөө далайн бүс чинь бол нэг нягтрахаа болсон. Одоо НАТОгийн Европын холбоо энэ Америктэй бол одоо бараг эдийн засгийн зөрчилтэй. Тэгээд яг цэрэг улс төрийн хувьд бол нэг ойртож нягтрах юм нь холдсон байна. Нэгдэх нь. Тийм болохоор тэр НАТОгийн хамгийн том дайсан бол хуучны Орос буюу зөвлөлт байсан учраас Орос байсан учраас энэ Орос руу нэгдэх нь анхаарал нь тэгээд хандуулахад нөгөө Европын одоо холбоотноо өөртөө татхийн тийм бас нэг шалтгаан байгаа. Гэхдээ энэ бас хамгийн чухал биш. Хамгийн чухал нь бол юу вэ гэхээр хамгийн чухал нь бол Америкийн хэтийн бодлого бол Оросын өөрийн холбоотон байрлахын төлөө өнөөдөр бол Оросын маш их дарамтлаж байгаа. Одоо энэ нь сонирхолтой тийм нөгөө геополитикийн түүхэнд бол энэ бас нэг аюулгүй том бодлого байдаг гинэ. Шаантгийн бодлого гинэ. Шаантгийн бодлого юу гэсэн үг бэ гэхээр
одоо нөгөө 50-аад он, 60-аад он чинь нөгөө зөвлөлд хятад чинь нөгөө холбоотон байлаа шүү дээ. Одоо хамтраад Солонгосын дайн хамт ороод аюул нэгтраад. Гэхдээ Америк бол энэ хятад болоод зөвлөлтийн хооронд бол шаан ташаасан байхгүй юу? Юу вэ гэхээр энэ завсардуулах тийм бодлогыг авч эхэлсэн. Тэгээ яаж авч эхэлсэн бэ гэхээр зөвлөлт чинь тухайн үед 56 он Хрущев гараад Америктэй одоо нэг харилцаагаа жоон зөөлрүүлсэн. Зөвлөлтийн харилцааг Америк зөөлрүүлсэн хэрнээ хятад руу бүх талын дарамтаа нь хятад руу үзүүлсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хятадын зөвлөлтөд завсардуулахын төлөө ийм бодлого авч ирсэн. Тэр нь одоо худалдааны хориг хийсэн, тэгэхээр цүмийн дайны хэд хэдэн 2-3 удаа сүрдүүлэг хийсэн хятад. Тэгээ нөгөө Тайваны дэмжиж бүх талын одоо их газар руу дайруулах тийм бодлого ахуулж яасан. Тэгээ хятад бол маш их төгшин шүү дээ. Төгсгөөр яг холбоотын зөвлөлтөөс эдийн засаг, цэргийн, улс төрийн дэмжлэг аав. Тэгээд зөвлөлт бол тэр хангалттай тэр хариуг нь барьж чадахгүй. Одоо шууд маа бол зөвлөлтөөс нөгөө цөмийн зэвсгийн Америк бид нар цөмийн зэвсгээс сүрдүүлээд байна. Одоо бид нар цөмийн зэвсэг бүтээхэд туслаач гэхэл зөвлөлтөөр үгүй 80 үгүй хэлдэг байхгүй юу. Тэгэхээр энэ нэг тэр завсарлуулж байгаа. Хоёр дахь нь эдийн засгийн маш их хориг мориг тавьдаг болохоор хятад чинь худалдаагаа зөвлөлттэй одоо уяхаас уулзаамгүй. Гэхдээ зөвлөлт бол хангалттай эдийн засгийн дэмжлэг бол бас үзүүлж чадахгүй байсан. Тэгээ ийм маягаар хятадын олон нэг хэдэн жил дарамтлаа нөгөө хятад чинь за Америктэй ингээд дайсан болохгүй байна гэсэн тийм сигнал авсан байна нэгдэх нь. Хоёр дахь нь зөвлөлт бол бидний хангалттай арт талын бааз болж чадахгүй байна гэсэн сигнал авсан байна. Тэгээд 71 он 72 он тийм ээ олон жил болоогүй шүү дээ. 72 он нөгөө хятад Америкийн нөгөө одоо нөгөө ерөнхийлөгчийн төрийн нарийн бичгийн даргын айлчлал болоод ерөнхийлөгчийн айлчлал болоод 76 он ч лөө 70-д он дипломат харилцаа тогтоосон байхгүй. Тэгээд нөгөө Америк бол амжилттай шаантгийн бодлогоо нь хятад зөвлөлтийн хооронд хийж чадсанараа нөгөө социалист том лагерыг нэлээд том хэсэг нь хөмглээд авчихгүй юу. Тэгээд хятадын зөвлөлтийн дайсан боргож чадсан. За өнөөдрийн одоо Оросд авч байгаа бодлого нь яг тэр давтагдж байгаа. Тэгэхээр би юу ярьж байгаа гэхээр Орос бол тийм ээ хятадтай холбоотон бол болж чадахгүй болохчгүй. Яг вэ гэхээр хоёр зах нийлсэн ийм хоёр том улс тийм ээ холбоотон болон гэсэн тийм политикийн хувьд бол байж болшгүй. Хоёр дахь нь Оросын сэгэд нь Оросын түүхээс ахуулаад тийм ээ Оросын одоо эрдэмтэд бол бид бол Европын хэсэг гэсэн тийм ойлголт бол байдий. Энэ үзлэн бол хязгаарч арилахгүй. Яг л царай зүс одоо нөгөө соёлын хувьд бол ерөнхийдөө Европоос одоо нөгөө Европоо тасарсан гэдэг утгаараа бол нөгөөдөр чинь Европ руу их гэр бүл рүү орох гэсэн тийм бодлого сонирхол бол байдий. Гэхдээ олон жилийн түүх бол янз янзын нөгөө баруун Европ чинь Оросын бол ерөөсөө манай нэг гэр бүлийн гишүүн биш гэдэг үздэг учраас Оросууд чинь заримдаа арга ядаад Евро-Азийн үзэл гаргасан бол үнэн одоо Гумилев ахуулаад өнөө сүүлийн үе чинь Казахын нөгөө ерөнхийлөгч Назарбаев хөтөлбөрийн Евро-Азийн үзэл гэж ярьдаг байсан шиг байлээ. Гэхдээ ерөнхийдөө Оросууд бол Европ руу гэр бүл рүүгээ нийлэх тийм сонирхол маш их байдий. Тэгвэл одоо Орос чинь ерөөсөө үнчин тийм арал шиг байдаг байхгүй юу? Лалын ертөнцөөс таарахгүй, зүүн Азийн хятад Солонгостой таарахгүй, барууншаа Европтой таарахгүй. Тэгээд нөгөөдөр чинь нөгөө бас нэг өөр бие даасан үзэл гаргасан шиг байлээ. Гэхдээ цаанаа бол энэ шаантгийн бодлого хэрвээ Америкууд хангалттай хийж чадвал 1-2 жилийн дараа Орос бол Америкийн холбоотой эргэж болно. Тэгэхэд
Монгол улсын хувь заяа, өвнөд Монголын хувь заяа шал өөрөөр эргэх тийм ээ. Тийм геополитикийн нөхцөл бий болно. Их сонирхолтой. За тэгэхээр бол одоо манай хойд хөршид ихүү Орос улсад бол ерөнхийдөө хоёр том үзэл санаа явагдаад байна гэсэн үг тийм ээ. За нэг хэсэг нь бол одоо барууны талыг одоо барих Европч нэг үзэл санаа байхад, за нөгөө талд нь бол одоо нэг Евразийн үзэл гэж эднэр их яриад байна л да. Евразист үзэл санаа. Бид нар бол ер нь барууны одоо юутай бол биш ээ. Энэ Монголын одоо Алтан ордны улс гэж ядг юм уу, төрийн одоо тэдний төрийн одоо легитим тэдний төрийн тогтцыг бид нар авч иж Орос үндэстэн бол Орос улс бол хүчирхэг их Орос улсыг бол байгуулсан юм аа гэж үздэг нэг хүчин байгаад байна л да. Хоёр хүчин хоорондоо. Тэгэхээр бол хэрвээ одоо Европын талыг баримталж байгаа тэр хүчин гарч ирэх юм бол ер нь Монгол туурахтанд тийм ээ, өвөр монголчуудад ч гэсэн ер нь эерэг сайн нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм байна. Одоо Америкийн бодлоготой Оросууд бодлогоо нэгтгэж чадвал одоо Хятадд дарамт үзүүлнэ гэсэн үг тийм ээ. Тэ энэ тохиолдолд бол өвөр Монголд бол илүү ашигтай хувилбар болно л гэж үзэж байгаа юм байна. За одоо энэ хятадууд чинь тэгэхээр одоо яг хаашаа холбоолохыг одоо хүсэж байна. Одоо сая нэг хэсэг чинь Америкийн ерөнхийлөгч нөгөө Трамп байхдаа бол Хятадын эсрэг нэгэн хатуу бодлого явуулж исэн. За хятадууд бол Трампыг одоо авч хаяад оронд нь Байденыг гаргах юм бол одоо манай Хятадд их ашигтай болно гэж ер нь үзэж байсан шүү дээ. За одоо Байден гарч ирснээс хойш одоо Хятад Америкийн харилцаа ер нь ямархуу төвшөнд болж байна вэ? Одоо ер нь юу болоод байна? Тэгээ бид нар чинь одоо ер нь Трамп үеч бүгд Трампын дэмжигч байлаа ч дээ. Одоо Байден гарвал одоо Америк дууслаа, одоо бид нарын найдлага дууслаа гэж бодож байсан. Гэхдээ Америкт орон чинь тийм өөрийн гэсэн тийм одоо эрүүл тийм механизмтэй орон гэж бас хэлж болохоор шиг байна. Яагаад бол ард иргэдийн эргэл одоо санал бодлыг тийм ээ эргүүлж чадсанараа Трампын хамгийн том гавья. Энэ бол баларшгүй том гавья. Трампын 3 жилийн үйл ажиллагаа, сүүлийн хагас жилийн нөгөө одоо ажиллагаа бол ерөөсөө Америкийн ард түмний, Америкийн сөхөддийн, Америкийн улс төрчдийн, Америкийн парламентийн бодлогыг тэр чигээр эргүүлж чадсан. Энэ бол хамгийн том гавья. Трамп бол тухайн үед Хятадын одоо эсрэг бол маш оновчтой, хүчтэй бодлого явуулж яасан. Гэхдээ Трампын ганц нэг алдаан бол юу бэ гэхээр холбоотноо мэдгүй бүгдийг хайсан байсан. Одоо Америк руу, Япон руу дарамтлаад, Солонгос руу дарамтлаад, Герман руу дарамтлаад, Канада руу дарамтлаад бүх холбоотноо бараг гомдоосон байсан. Энэ бол нөгөө Трампын одоо жинхэнэ улс төрч биш гэдэг юмыг харуулж байгаа л да. Тэгээ энэ бол одоо юу гэсэн үг бэ гэхээр ганц Америк дангаараа Хятадын намнан гэж бас байдаг байхгүй юу? Ягаад бол Хятадын өнөөдрийн одоо дотоодын нийт бүтээгдэхүүн буюу GDP чинь Америкийн 70% тэнцэж байгаа. Бас л авраг том улс шүү дээ. Хоёр дахь том улс болсон эдийн засгийн хувьд. Тийм болохоор 100% хүчээр 70% ялган гэд бас чанга шүү дээ. Харин энэ Жо Байден бол энэ нөгөө хуучин системийн хүн болохоор энэ бол маш их залтай юм уу да маш ухаалаг ажиллаж байгаа. Өөрөө тийм ээ холбоотны хүчээр одоо хөшвөрөг болгож чаддвал хамаагүй бага юм зарцуулж байгаа Хятадыг дийлж болно гэдгийг бид нар тооцоолсон байдаг. Тийм болохоор өнөөдөр бол би түрүү ярьсан Шанхын бодлого бол хамгийн том холбоот нь бол завсардуулахын төлөө Оросыг дарамтлаж байгаа. Оросын хэрэгцээ Хятадын холбоотны юмас нь бүрээс тасалж чадвал Хятад ганцаараа үлдэн. Тэгэхээр Хятад руу одоо бүсэлж гаад тал талаас нь шахахд бол Хятад бол ер нь ухрах газаргүй л дээ. Гэхдээ энэ холбоотноо бүгдийг бөхжүүлэх энэ ажиллагаа арай дуусаагүй гэж би бодож байгаа. Одоо нөгөө жишээл
Азийн дөрвөн улсын механизм буюу одоо нөгөө Америк, Япон, Энэтхэг, Австралийн дөрвөн улсын механизм Трампын үеийн баг ярьж байсан шүү дээ. Одоо бол дөрвөн улсын тэргүүн хоорондоо ярилцаа тийм ээ. Одоо хичээл өвчний багцаан дээр хамтарч ажиллахаар болж байна. Ер нь энэ бол хандлаган бол цаашаа ер нь Азийн жижиг НАТО бий болж байгаа. Одоо дорн дихны НАТО гэдэг тийм нэг механизм, тийм нэг эвсэр бий болж байгаа шиг байлээ. Тэгэхээр энэ бол хятад бол айгүй аюултай. Яг бол Америк, Япон бол юу байна? Техник байна, мөнгө байна, тийм ээ, хөрөн капитал байна. Энэ нөгөө энэтхэг бол юу байна? Энэтхэг бол ёстой юу байна? Хүн байна. Хамд хүч байна. Тэгэхээр энэ Америк, Япон, энэтхэг хоорондоо тийм ээ, хоорондоо харилцааны хөрөн оруулаад үйлдвэр тийм ээ, бодлогоор сайн хөшвөргөө хаттад очсон байршуулж байгаа тэр Америк, Японы үйлдвэрийн энэтхэг рүү байршуул хятад орн хоосорно шүү дээ. Тэгээ энэ нь айгүй хүчтэй бодлого. Нэгтгэх нь. Хоёрдугаар нь одоо энэ Европын холбоо буюу НАТОтэй Блинкен төрийн нарийн дарга түрүү хөлөгт хоногийн найчлаа. Эдгээр хэл маань ер нь олдож байгаа. Одоо ерөнхий уур амьсгал нь одоо энэ Европын холбоон дотор одоо зөвхөн Герман тийм ээ хятадын эсрэг арай чанга дуухгүй байна. Бусд нь бүгд хятадын ороод дайсан болоо шүү дээ. Англи юу болж байна тийм ээ? Тэр Франц юу болж байна? Өшөө тэр Швейцар дундын барьдаг Швейцар хүртэл хятадын эсрэг юм ярьж байна. Ер нь тэгээд хятад орн ерөөсөн ганцаардаа хамс үлд нь нэг Лаврови тийм ээ нутгатаа ураад нэг хамтарсан тунхаглал гаргасан байна л да. Би тэр тунхаглалыг бас буургаж аваад уншсан. Гэхдээ тэр бол нэг холбоотон болгосон тийм үг нэг ширхэгч байхгүй. Тэгээ зөвхөн бол хүнээ эрэхтэр бол арчил дээр бол тийм ээ одоо нөгөө барууны одоо нөгөө баримжаа бол цорын ганц баримжаа биш ээ гэсэн тийм нэг яриа байна. Хоёр дахь нь бол энэ дэлхийн одоо эрх мэдлийн бол зөвхөн барууны улс мэдэх ёсгүй. Нэг осондоо Орос хятад бол оролцох ёстой гэх тиймэрхүү нэг санаа цохолж байгаа. Түүнээс биш бол Лавровтэй ерөнхийлөгч нь одоо хятадын ерөнхийлөгч нь уулзаагүй айгуу сони. Уул нь уулзмаар шиг санагдчихсан. Гэсэн чинь уулзаагүй. Тэр нь одоо юу болж байгаа дотоод тэгээ бас таашгүй. Тий. Тэгэхээр юу харагдж байгаа гэхээр өнөөдөр бол хятад бол тийм ээ одоо түрүү хятадын гадаад явдлын яамны сайд Ваны Иранд очоод аялжлаа 25 жилийн нефтийн гэрээ хийсэн шиг байлээ. Энэ Ирантай ерөөсөө холбоотон болж байгаа. Холбоотон бол Иран бол яхаар холбоотон болж байгаа. Харин Оростой холбоотон болох маш их хүсэж байгаа. Тэр нь амжилт олохгүй. Би бол тэрийг баттай хэлж чадна. Тийм. Тэгэхээр энэ одоо шин маягийн хүйтэндээ хятад ялагдсан гацаагүй. Хэрв зөө Орос, Америк, Европын холбоо, Япон, Энэтхэг эдгээр хэл амаа ололцоо нэг эвсэл болоход бол хятад орн хаашаа явах нь ойлгомжтой л да. Тэгэхээр Зүүн Азийн дорн дихын тийм ээ одоо өмнөд Монголын хөв заяа өөрөө ирэх тийм алтан боломж гарч ирнэ. Энэ 100 жил байгаагүй хоёр дахь боломж. 100 жилийн өмнө бол бид нар энэ боломжийг ашиглаж чадаагүй. Тухайн үед голын улсын хүчний харилцаанаас болоод өвөр Монголыг авч хайж ар Монголыг авч үлдсэн. Харин энэ нэг 100 жилийн дараа буюу тийм ээ энэ ирэх 10 жилд бол бидний хөв заяа өөрчлөх тийм алтан боломж нөөгдөж байгаа гэж би шууд харж байгаа тийм. Зөв. Энэ одоо за энэ бол гадаад одоо нөхцөл байдлууд бол нэлээд таатай тийшээ эргэжил байна л да тийм ээ. Тэгэхээр за энэ субъектив нөхцөл байдал гадна талын одоо нөлөөлөл байна. За энэ гадна талын нөлөөллийг бас ашигтайгаар эргүүлж дотор талдаа одоо тэрийг ашиглаж чадах үз одоо хүчин байсан тохиолдолд уулна одоо өвөр монголчуудын хувьд цаашдын хувь заяа нь бол нэлээд өөрөөр эргэх гээд байна л да. Тэгэхээр урдны одоо манай энэ түүхийг харахад бол за яг мэдээж нэлээд сайн ашиглаж чадсан ч гэсэн зарим талдаа бол ер нь нэлээд хангалтгүй байсан юм шиг байдаг юм л да. За хэрвээ одоо ийм нөхцөл байдалд ороод хятад улс одоо задрах тийм аюулд орох юм бол өвөр монголчуудад одоо ер нь бол монголчуудад яг өөрийн гэсэн тийм бодлого ер нь юм байна уу? Хэрвээ байхгүй бол ер нь ямар бодлого ер нь авч явуулах ёстой юм бэ? За энэ уйгурын асуудал, төвдийн асуудал бол
ерөнхийдөө бол ойлгомжтой байгаа тийм ээ. Энийг бол одоо гадных нь дэмжиж байгаа, барууныхан ер нь бол энэ тал дээр нэлээд их дуурдаг боловч өвөр монголчуудын тал дээр бол ерөнхийдөө ер нь бол асуудал сайн одоо тийм дэлхийн төвшөнд танигдсан, ер нь анхаарлыг татсан тийм юмнууд байхгүй байна л да. Энэ тал дээр ер нь юу гэж бодож байна? Хэрвээ хятад задрах юм бол одоо олон бүлгэллүүд болоод хоорондоо одоо дайдах юм уу, янз бүрийн юм болвол урд нь бол манайд ч одоо тэр Жанзойлонгоос ахуулаад энэ цэргийн эрхтнүүд эднэр бол манайд ч нэлээд их дарамт үзүүлж ирсэн шүү дээ, тийм ээ? Бүлгэллүүд. Тэр бүлгэллийн аль нэгэнтэй ч юм уу, хамсч ч юм уу, цохилт өгч юм уу, тийм бодлогоо бол манайхан явуулж сайн явуулж чадаагүй юм шиг байдаг юм л да. Тэгээ одоо тийм дахиад тийм нөхцөл байдал үүсвэл одоо бэлтгэлтэй байгаа одоо тийм бодлого одоо юм ер нь ямар замаар явбал дээр вэ? За энэ яг хоёр тал юм байна. Нэгдүгээр нь одоо Монгол улсын хувьд бол тийм ээ энэ талаар хэр бэлтгэлтэй гэдэг юм бас айгуу сонирн байдаг. Би бол Монгол улсын төр засгаас энэ талын бэлтгэлтэй би бол олж харахгүй юм байна одоохондоо. Тийм. Яг энэ нөгөө ихэнх нь зарим одоо ард иргэд улс төрч нар тийм хятад зад руу бид нар илүү аюултай гэж бас тусгаж байгаа. Тийм. Хятад зад руу нөгөө нэг гар доор баригдж байгаа нөгөө юм чин задрахаараа бас илүү аюултай гэсэн нэг бүлэг хүмүүс байдаг. Бас яг л нэг бүлэг ард иргэдийн хятад зад руу бид нар ашигтай гэж ярьж байгаа л да. Гэхдээ Монгол улсын хувьд бол энэ талаар юм бодож байгаа юм би л болж хараагүй юм байна. Тийм. Гэхдээ хүссэн хүсээгүй хятад бол олон жил яахгүй. Энэ бол ойлгомжтой. Тийм болохоор Монгол улсын хувьд бол өөр Монголын талаар нэг бодлого байх хэрэгтэй. Хятад задрахад бид нар яах вэ гэсэн тийм байг ёстой. Яг хараагүй тийм байг ёстой. Яагаад вэ гэхээр 100 жилийн таны ярьсан шиг 100 жилийн өмнө тийм ээ хятадын олон цэргийн эрхтэн тийм ээ нэг мужи 3 мужи эзэрхэд тийм ээ бас гартаа 100 мянган сэрхтээ 200 мянган сэрхтээ тийм байсан. Одоо хятад дахиад нэг тас үсрэхэд бол бас л тийм юм давтах баг. Гэхдээ Монгол улсын хувьд бол 100 жилийн өмнөдөө харьцуулахад хамаагүй давуу илүү гэж би бол бодож байгаа. Яагаад гэвэл нэгдүгээр нь улс байгуулагдаад 100 жил болж байгаа гэдэг чинь 100 жилийн өмнөх ар Монголтэй арай өөр шүү, ондоо шүү дээ. Тийм. Нэгдүгээр нь тийм байна. Хоёр дахь нь монголчин одоо өөрийн цэрэг айрамтай болоод одоо орчин үеийн цэрэг айрамтай болоод олон жил болж байгаа шүү дээ. Тийм. Хэрвээ сандарсан үед 300 мянган 400 мянган цэргийг бүрдүүлэхэд нэг их том асуудал биш ээ. Тэр нь одоо Монгол улсын ард бол Орос улс байна, Орос улсын Америк байна. Би бол тэгж харж байгаа. Тийм болохоор нэг их айх эмээх юм байхгүй. Харин өөр Монголын асуудал бол одоо биднээс их шалтгаална. Өөр монголчууд өөрөө тийм ээ өх орноо авах тийм ээ улсаа байгуулах тийм хүсэл эрмэлзэл тийм ээ байна уугүй удан байдаг. Хэрвээ чи өөрөө тийм хүсэл байхгүй бол Орос ч юм уу Америк ч юм уу чи улс байгуулаа гэж хэмээн ятахгүй шүү дээ. Тийм байгаас гэхдээ бид нар хүсэл эрмэлзэл байгаа үед бол гадны хүч бол заавал орж ирнэ. Яагаад бэ гэхээр Оросын хувьд зүгээр Оросын яриа л да. Оросын хувьд бол өөр монголчин тийм ээ бас урт талын бас нэг жирэгч тийм улс бий болоход бол Оросд илүү ашигтай байдаг. Нөгөө талаар Оросын алс орнод бол нэг 6 сая хүн амтай, Уралаас нааш 30 сая хүн хүрэхгүй хүн амтай хичнээн том нутаг гэдэг. Ийм одоо хоосон орон зай одоо миллиард хүнтэй улстай хилэн гэдэг байж болшгүй тийм төгшөр байдаг байхгүй. Тийм болохоор Оросын одоо би хэрвээ Орос хүн байсан бол урдаа нэг Манжуур улс бий болгоод, өмнөд улс бий болгоогоо, шинэ Уйгур улс бий болгооч хөл өөрөө бол айгүй сэтгэл амар суух байх байсан л та. Тэгэхээр энд бол өмнөд улс юм уу эсвэл тэр Манжуур улсын иргэн сэргэхэд бол Оросд бол Оросын геополитикийн ашиг сонирхол нийцэн. Тийм. Яг харахад нийцэн. Гэхдээ эдгээр өмнөд Монгол улс бий болоход бол өөр монголчууд эдгээр хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Хэрвээ бид нар бүтэхгүй юм байна, чадахгүй юм байна. Одоо дууслаа гэж бодож байгаа бол дуусна шүү дээ.
энэ дуусна. Тий. Гэхдээ одоо нөгөө 92 онд Казах улс чинь анх улс байгуулахад би бол сонирхож байсан л Казах улс чинь нэг 6 сая Казах байсан, 6 сая Орос байсан. 6 сая Казахын ихэнх нь Казахаар ярьж чаддаггүй шүү дээ. Бараг нь Оросоор ярьдаг байсан. Ингэсэн чинь улс саллаа гэсэн нөгөөдөр чинь одоо бие даасан улс болсон. Тэгээ яах юм? Тэгээд улсаа авч явна шүү дээ. Улсаа авч явсан өнөөдөр яах юм? Ёстой нөгөө нэг жинхэнэ ухаан тийм ээ. Ухааны хүчээр өнөөдөр Казах улсын жинхэнэ Казах улс болсон юм шүү дээ. Тэгэхээр өөр Монгол чинь тухайн үеийн Казахыг бодвол өөрийн хэлтэй байхгүй юу? Тэ үхсэн санг нь муудсан ч бай, тийм ээ? Өөрийн хэлтэй. Монгол бичиг нь тасраагүй. Одоо 10 жилийн дотор өөр монголчууд монгол бичгээ мартан гэж байхгүй шүү дээ. 20 жилийн дотор ч мартахгүй. Тийм болохоор бид нар өөр монголчуудын хувьд бол бид нар тийм хүсэл байх хэрэгтэй. Хоёр дахь нь бид нар бол тийм ээ бас тэмцэх хэрэгтэй. Тэ тэмцэхдээ мэдээж хэрэг ямар нэг зохион байгуулалт хэрэгтэй. Өнөөдөр дэлхийн монголчуудын холбоо гэдэг байгууллага байна. Энэ ажиллагаанд энэ байгууллагын зорилгын явахдаа улс байгуулгын гэсэн зорилго байхгүй л дээ. Гэхдээ энэ байгууллагыг бид нар бол дэмжиж ер нь энэ үйл ажиллагаанд өргөжих тийм хэрэгтэй байна. Нөгөө талаар Өмнөд Монголын хуралдай байна, Өвөр хартын нам байна. Тэ Монголын эрх чөлөө холбооны нам байна. Энэ намуудын ажиллагаа идэвхжүүлэх хэрэгтэй. Түүнээс биш бол за зөвхөн хүний эрх яриад эсвэл одоо зөвхөн одоо энд нэг одоо хүний эрх идэхэд зөрчсөн байна. Тэр нэг юм тиймэрхүү зөвхөн тиймэрхүү юм бол бас цаг уяас хоцорж байна. Тийм болохоор бид нар юу хэрэгтэй бэ гэхээр бид нар хамгийн чухал нь бид нар хүсэл хэрэгтэй. Хүсэл байхгүй бол хэн ч чамаа ирд дэмжихгүй. Тийм. Хэрэв хүсэл байвал манай нутагт хүн байна шүү дээ. Манай нутагт хүн байна шүү дээ. 4-5 сая хүн байна шүү дээ. Тэгээ 4-5 сая байна л да. 3 сая ч бас уус болно шүү дээ. Тийм байгаа үстэй. Тий? Гэхдээ бид нар хүсэл байх хэрэгтэй. Бид нар тэмцэх хэрэгтэй. Бид нар хөдлөх хэрэгтэй. Хэрвээ тэгж чадвал Америкууд бидний дэмжин, Оросууд бидний дэмжин. Тий, Энэтхэг бидний дэмжин, Япон бидний дэмжин. Дэмжих орн зөндөө олон. 100 жилийн өмнө Ар Монголыг зөвхөн Орос дэмждэг байсан бол, өөр Монголыг Японч дэмждэг байсан бол, өнөөдөр тийм биш. Өнөөдөр бол Орос бидний дэмжин, Америк бидний дэмжин, Япон бидний дэмжин, Энэтхэг бидний дэмжин. Энэ ямар их хүч вэ? Тийм байна. Тэгэхээр одоо энэ хүчнүүдийн одоо анхаарлыг татах одоо эднэртэй бас өртөх өөрийнхөө одоо бодлогыг мэдээж боловсруулсан тодорхой болсон тохиолдолд л энэ одоо гадны одоо дэмжих хүчнүүдгээ босгож чадах байх л та. Өөр монголчууд одоо ер нь өөрсдийнхөө ирээдүйн зураглалыг ер нь юу гэж харж байгаа юм бэ? Нэгдсэн халахтайгаа нэгдсэн улс байх ёстой юм уу? Аль эсвэл одоо өмнө зүгт нь одоо тийм буфер маягтай өөрөө тусдаа улс байгуулад тийм ээ ингэх юм уу? За эсвэл одоо бүр нөгөө түүх рүүгээ одоо ухралт хийж хагаад одоо Кедан улс шиг ч байдаг юм уу? Табагийн улсууд шиг ч байдаг юм уу? Хойд хятадын одоо можуудад нөлөөлсөн Бээжин хотыг нь эзэлж аваад одоо ийм нэлээд томхон хэмжээний улс одоо болж тогтох сонирхолтой байгаа мó? Цагаан хэрмээрээ тогтоогоод урд талд нь тариачин хятадуудыг байрлуулад хойд талд нь алчин монголчууд нь тогтоод монголчууд нь засгийн эрхийг барьдаг тийм улс байгуулах сонирхолтой байгаа мó? Ер нь тиймэрхүү зураглал юм тодорхой юм байгаа юу? За хүн болгоо өөр өөрийн бодолтой байгаа баха. Миний хувьд бол Өмнөд Монгол улс бие даасан улс байгуулахад бол Монгол улсын эрх ашиг нийцэн Оросын эрх ашиг нийцэн гэж бодож байгаа. Оросын хувьд бол Пан Монгол улс буюу Том Монгол улс байгуулахад Оросд нэг дуртай биш бахаа би бол гэж бодож байгаа. Тий. Өмнөд Монгол улс бие даасан улс бий болоход бол Монгол улсад бол урд нь масна жирэгч улс бий болно гэж чинь Монгол улс бол ястай нэг санаа амар суун штэ. Нөгөө хятадын аюулаа юу вэ? Урагш бүр Өмнөд Монгол улсын урагшаа хаан тийм ээ. Тэгэхээр Монгол улсын ард түмэн бол илүү амар тайван тийм ээ, эрүү сэтгэл тайван амьдрах тийм бол орчин бий болно. Оросын хүч ялгаагүй. Хэрвээ за Пан Монгол улс гэж зүтгэх бол Оросууд нэг дуртай биш хаа бодож байгаа.
би бол тэгжил бодож байгаа. Тийм болохоор өмнөд Монгол улс бие даасан улс одоо Хятадтай юу болох их мэдээ. Юу гэсэн чи одоохондоо өмнөд Монгол тийм бие даасан улс байгуулахад ер нь ер нь Монгол улс эр хашиг нийцсэн гэдэг миний хувьд бол гэж харж байгаа. Ааха. Тэгээ магадгүй юм тийм ээ. Энд чинь 1913 оны манайх 5 замын байлдаан хийж явах үед Хаант Орсын засгийн газар 10 өөр Монгол нийлхийг бол нэлээ эсэргүүцэжсэн байдаг л да тийм ээ. Тэгээд бүр Монголын империализм гэж нэрлэсэн. Энийг одоо ингэж болохгүй, эднэрийг одоо нэгтгэж болохгүй гэсэн бодлогыг бол Оросууд бол тухайн үед авч явуулж байсан. За ер нь бол яг урдны манай түүхээс харах юм бол энэ Монголын түүхээс харах юм бол Монголд чинь нэлээ удаан хугацаанд бол зөвлөлтийн одоо Оросын гэсэн үг шүү дээ. Цэрэг айран байрлаж исэн. Бас нэлээ золиосонд нь бас нэлээ их юм төлсөн л дөө. Бас нэлээ бас одоо манай нөгөө олон зуун жил одоо хаан ширээгээ маань одоо их засгийн маань барьж исэн алтан ургийн маань устгасан ч байдаг юм уу. Янз бүрийн асуудлууд бас гарч ил байсан л да. Энэ тал дээр одоо жишээ нь одоо тиймэрхүү тохиолдолд өвөр монголчууд ер нь ямархуу хандлагатай байх бол одоо жишээ нь зөвлөлтийн Оросын цэрэг одоо жишээ нь өвөр Монголд байрлагч байдаг юм уу? Янз бүрийн асуудал гарууд ард түмэн ер нь хүлээн зөвшөөрөхөд ер нь хэр байдаг юм бол тоо. За хэрвээ Оросын цэрэг тийм өдөр ирэх юм бол Оросын цэрэг өмнөд Монгол улсад байрлуулахад бол би бол 2 гараа үргэлж дэмжин л таа. Тийм. 2 гараа үргэлж дэмжин. Яг гэхээр яг Хятад улсын хувьд бол тийм ээ өмнөд Монгол улс өөр Монголыг алдахад бол Хятад улсын хувьд бол маш их төвшөртэй байдаг. Яг гэхээр Шинжаан бол тийм ээ яг одоо нөгөө баруун тишээ гарах одоо нөгөө торгоны зам дээр сууж байгаа баруун тишээ гарах тийм нөгөө зам дээр Шинжаан Уйгур зүүн Түркістан байгаа тийм ээ. Тэр нь зөвхөн захын төрөл нөлөөлнө. За төвдүүд бол яг өндөрлөг дээр нь улс байгууллага ихэд Хятадын дотор газар нэг их нөлөө байхгүй. Хэрвээ өмнөд Монгол улс бий болоход бол Хятад бол маш төвшөртэй байдаг. Яг гэхээр өмнөд Монгол улс миний ойлгож байгаагаар цаг үеийн наад чинь өмнөд Монгол улс. Тэгэхээр нөгөө Хятадын төв Бээжин, Хуабэй мужи одоо Хэбэй мужи тийм ээ. Өршөө зүүн шаа нөгөө манжуур чинь бие даасан улс бий болж байгаа. Би бол найдаж байгаа. Тэгэхээр Хятадын дотор газар руу дарамт үзүүлэхэд бол хамгийн эзэгтэй Монгол улсын нөгөө газар зүйрээс юу эзэгтэй газар байдаг байхгүй юу? Тийм болохоор хэрвээ тийм өдөр ирэх юм бол Оросын цэрэг юм Америкийн цэрэг өмнөд Монгол улс бааз байгуулахад бол сайхан байна да бодож байгаа шүү дээ. Тий. Сонирхолтой асуудалтай наадах чинь тийм ээ. Тий. Тэгэхээр одоо өвөр монголчуудын хувьд одоо уул нь нэгдсэн бодлоготой болох тийм ээ. Нэгдвэл нэг удирдлага бий болгох. За энэ олон улсын одоо анхаарлыг өөртөө татах. Одоо энэ асуудал бол одоо хойшлуулж болохгүй асуудал шиг л боллоо л да одоо өөрөө чи ярианаас үзвэл. За хэрвээ одоо үзэл санаа хэрвээ одоо гаргана ямарваа нэг юм чинь өөрийн цаад нэг үзэл санаан дээр тогтчихэж нэг нэгдэл үүсдэг номтой. За өвөр монголчуудын хувьд авч үзвэл ер нь хамгийн тэргуун одоо үзэл санаа болгох ямар нэгэн тугийн доор нэгдэх хэрэгтэй. Тэр үзэл санаа ер нь ямар үзэл санаа байж болох вэ? Тийм ээ. Чулуунбатчийн үзэл санаа яриад дуртай. За миний одоо бодохоор өвөр монголчууд ерөнхийдөө олон жил Хятад улсад олон жил амьдарлаа. Дайчин гүрэнд одоо бүгд тооцвол одоо бараг 400 шахуу жил Дайчин гүрэнд Хятад улсад ингээд нэг тоогоонд байлаа шүү дээ. Тэгэхээр энэ өвөр монголчууд соёлын хувьд бол одоо хүссэн хүсээгүй харьцангуй Хятад таал хэлэх юм уу одоо дорн техник хэлэх юм уу тийм тал бол байдаг. Тэгэхээр өвөр монголын хувьд бол ер нь одоо өмнөөс Солонгос юм уу Япон ч юм уу Сингапур ч юм уу тийм нэг хагас дарангуйлын систем илүү зохич юм уу да би зандаа битгүүнэ боддгийг.
бас тий одоо яг шууд одоо Швед юм Америкийн загварыг шууд хуулахад бас л арай болохгүй хаа магадгүй тий. Ер нь одоо жоо хагас одоо Сингапурын загвар ч юм уу тийм ээ одоо жоохон хагас арчлалтай бас хагас дараамжлалтай тий. Тийм нэг юм л ерөө зохион магадгүй бодож байгаа. Түүнээс биш одоо шууд одоо Ар Монголын одоо тогтолцоо шууд хуулахад бас боломжгүй. Яг миний харж байгаагаар Монгол улсын иргэн болоод өөр монголчин хилээрээ нэгдэж байгаа. Гарал үүслээрээ түүхээр нэгдэж байгаа. Гэхдээ яг нэг характераа ард иргэдийн характерын хувьд бол шал ондоо арт түмэн болсон гэж би харж байгаа. Яг гэвэл Монголын арт түмэн чинь ерөнхийдөө бол би түрүү хэлсэн монголчин бол нөгөө Евразийн геополитикийн зүүн одоо бүсийн одоо энэ үүдэн дээр байдаг байхгүй. Тэгэхээр Монгол бол ерөнхийдөө бол зүүн Азад бол хамаардаг тийм улс. Ерөөсөө Евразийн арт түмэн байхгүй. Нэг осондоо Монгол улс. Тийм болохоор Монгол улс чинь одоо жишээл Монгол улсын иргэд Оросд амьдрах юм уу, Шведэд амьдрах юм уу, амьдралын нэг их аймаг зөрчил бол байдаггүй. Хэл мөр байгаа л да. Одоо нөгөө Швед хэл, Орос ялгаа байгаа. Гэхдээ ер нь үзэх үзэл амьдралын хэв загвар бол Монгол улсын иргэд бол Евроаз руу орсон байна. Тийм. Харин өөр Монголын арт түмэнд одоо нөгөө 1636 оноос хойш өөр Монголын арт түмэн чинь нөгөө одоо дайчин гүрний бүрэлдэхүүнд ороод сүүлд хаттын бүрэлдэхүүнд ороод одоо бараг 400 шахуу жил болж байгаа. Тэгэхээр өөр Монголын арт түмэн бол Евроаз илүүтэйгээр энэ зүүн Аз руу тийм ээ илүү ойрцоо байдгийг амьдралын хэв маяг нь. Гэхдээ бид нар чинь нөгөө хилээрээ нэгдэж байгаа, түүхээрээ нэгдэж байгаа, өвөг дэсээр нэгдэж байгаа, тийм ээ шашнаараа нэгдэж байгаа гэдэг утгаараа бол бид нар нэг арт түмэн гэж ярьж байгаа. Боловч яг характерын хувьд бол үнэхээр би бол өөр монголчуудын энэ Солонгосын өмнөд одоо нөгөө Сингапурын тэр загварыг авахд өмнөд Монголд бол илүү зохимжтой магадгүй би бол тэгж харж байгаа. Түүнээс бол одоо энэ шууд барууны имийг шууд хуулахад арай жоохон нөхдүүд арай жоохон төргөн магадгүй гэж бодож байгаа тийм. Монголчуудын хувьд одоо нэгдэж нэгтрэх одоо улс үндэсээ одоо үндэснээ сэргээх асуудал ер нь тэргүүн чухал асуудал байна л да. За Оросын одоо бодлогын тухай ярьлаа. Тэ Оросуудын гадны бодлогод байсан. Одоо энэ дээр бас монголчуудын нэгдэлд өвөр монголчуудын цаашдаа эргжүүлээ тусгаар тогтнолын үзэлд бол энэ ар монголчуудын нөлөө бол их байх ёстой л доо. Мэдээж хамгийн тэргүүн чухал тэргүүнд л уулна бол энэ ахан дүүсэн л уулна хөдөлж явах ёстой. Тэгэхээр одоо энэ өвөр монголчуудын хувьд одоо энэ ар Монголын улс төрийн үзэл санаанд нөлөөлөх одоо хамтарсан бодлого боловсруулах одоо энэ тал дээр ер нь ямар нэгэн бодлого одоо тийм юм байна уу? Ер нь одоо дэмжиж байгаа хүчин төрөөс одоо энэ бодлогыг одоо ер нь боловсруулах одоо дэмжих одоо тийм хүчин ер нь Монголд ер нь байд юм уу? Ар Монголд нь. Энэ байдгүй бол одоо нөлөөлж энийг одоо бий болгохын төлөө одоо өвөр монголчууд бас тодорхой хэмжээний бас бодлого явуулж болно шүү дээ. Адилхан Монгол үндэстэй учраас энэ дээр. Тэгээ ийм байна уу ер нь? Одоо байхгүй гэж хэлэхэд хэцүү байна гэж би бол олж хараагүй юм байна тий. Гэхдээ ерөнхийдөө бол Монгол улсын төр засгийн бодлогод бол өөр монголчуудын оролцоо юм уу нөлөөлөл бол нэг их байхгүй гэж харж байгаа. Миний хувьд бол одоо тэрхийн монголчуудын холбоо тийм ээ манай ерөнхийлөгч авсан Элбэг Доржгой уриалаад удирдаад явж байгаа юм бодлого өөр монголчууд айгүй халуунаар идэвхтэй оролцож байгаа гол шалтгаан нь бол бас үүнтэй холбоотой. Өөр монголчууд бол тийм ээ Монгол улсын зүгээс тийм ээ одоо өөр Монгол талаар ямар нэг бодлого байгаасаа гэж хүсэж байгаа. Түүний нэг илрэл байгаа гэж би миний хувьд гэж харж байгаа. Одоо бодлого байхгүй боловч гэхдээ явандаа нь одоо дэлхийн монголчуудын холбоо үргэлжлээд түүний нөлөө нь төлснөөрөө тийм ээ Монгол улсын бодлогод өөр монголчуудын нөлөө орох ухааг найдаж байгаа. Тий. Явандаа нь ер нь орохгүй гэж байхгүй л да. Тий. Одоо жишээл
зүүн Туркестан улсын одоо иргэд гэж хаашаа нөгөө уйгур иргэд тийм ээ одоо Туркт очиход одоо Туркийн бодлогыг өөрчилж болж ихэд одоо бөөр нийлсэн ар өөр монголчууд гарал үүснэхтэй тийм ээ одоо бодлого нь жоохон нөлөөлөхгүй байхад байж боломгүй үнний ярихад тийм. Одоо энэ өвөр монголчуудын тусгай тогтнолын хөдөлгөөн одоо энэ маань за уйгурууд төвдүүдийн одоо бодлоготой ер нь холбогдож эднэртэй хүчээ нийлүүлэх одоо сүүлийн үед бас манж нарын асуудал ч бас нэлээд яригддаг болсон юм шиг байна. Манжууд бас тодорхой хэмжээнд бас дуу хоолойгоо өргөж эхэлж ил байгаа юм шиг байна. Энэ тал дээр ер нь одоо нэгдсэн бодлого явуулах одоо тийм юм одоо яригдж байгаа юм байгаа юу? Яа төвд уйгуртай өвөр монголчуудын одоо тэмцэгч нар бол ер нь холбоотой байдаг шүү дээ. Ер нь манай энд Шведэд ч бай төвд уйгурын хүмүүстэй ер нь байн холбоотой байдаг. Гэхдээ ер нь бид нар чинь тусдаа улсаа байгуулах ёстой. Гэхдээ яг цаг нь ирэхээр хамтрах тийм юм бол нэг их асуудал биш ээ гэж миний хувьд бол харж байгаа. Ерөөсөө уйгурууд ч бай, төвдүүд ч бай, өөр монголчууд ч бай, өмнөд монголчууд ч бай л тийм ээ хятадын хорийн хангалттай амслаа, тийм ээ горийн хангалттай амслаа. Тийм болохоор яг цаг нь болохоор бид нар хамтрахад бол хэзээ ч бэлэн байгаа. Тэр талаар нэг санаа зовлтгүй. Гэхдээ яг энэ өдөртөө бол хамтраад жагсаад, хамтраад мэдгдэл хийгээд, хамтраад тийм ээ одоо хүний эрхийн байгууллагад хөөцөлдөг тийм юм бол байгаа. Гэхдээ явандаа цагын ирэхээр бид нар бол зэрэг хөдөл чадан гэж би бол итгэлтэй байгаа тий. Тэр бол нэг их санаа зовхгүй байна тий. Тий. Энэ дээрээс одоо энэ хятадын одоо мууж орнууд энэ одоо янз бүрийн үндэс язгууртай бас хүмүүс байдаг болтой юм аа. Одоо жишээ нэг Сичуан мууж бол одоо хамгийн түрүүнд л тусгай тогтнолоо зарлцдаг одоо мод шиг байгаа даа. Өмнө зүгийн одоо тэр уучаан ухаанаас бол одоо янз бүрийн асуудлууд энэ үргэлж гардаг. Энэ хөхмөрнөөс урагших одоо энэ өмнөд хятадууд нь бол хөхмөрнөөс хойших одоо умард хятадуудтайгаа ер нь харилцаа жоохон тааруу байдаг ч гэж ер нь ярьдаг. Өмнөдийн зөрчил гэж ярьдаг тийм ээ. За энэ ер нь одоо жишээ нь өвөр монголчуудын тусгай тогтнолын хөдөлгөөнд ер нь хэр нөлөө үзүүлэх болоо. Энийг одоо энэ зөрчлийг одоо монголчууд одоо ашиглах одоо өвөр монголчууд одоо энэ дээр бодлого явуулах тийм юу байна уу? Одоо хятад улс бол одоо бид нар хятад үндэстэн гэж ярьж байгаа. Хятад үндэстэн гэж ярьдیں۔ Гэхдээ миний хувьд бол хятад үндэстэн гэж байдаг уу гэж бодож байгаа шүү дээ. Яагаад вэ гэхээр хятад хүн бол байдیں۔ Хятад үндэстэн бол байхгүй. Хятад улс бол үндэстний улс биш. Нөгөө нэг явсандаа бас тийм номч байдаг шүү дээ. Хятад улс бол иргэншилийн улс гэж. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо Күнзийн сургаалын мөрдлөг болгоос нь хаан бичгийг хэрэгэлдэг. Хаан одоо хятад хэлний янз янзын нутгийн аялагаар ярьдаг тэр хүмүүсийг бид нар хятад хүн гэж хэлдэг. Энэ хүмүүсээр бүрдсэн улсыг бид нар хятад улс гэж нэрлэдэг. Тэгэхээр миний одоо ойлгосноор бол хятад үндэстэн гэж байдаггүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр янз янзын усаатны бүгдийг базаад эзэнт гүрэн байгуулсан. Өнөөдөр хятад улс бол эзэнт гүрэн байхгүй. Түүнээс үндэстний улс биш. Одоо Монгол улс бол Монгол үндэстний улс. Харин хятад улс бол хятад үндэстний улс биш. Энэ чинь эзэнт гүрэн. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр маш олон ирээдүйн үндэстний тийм ээ базаад хүчээр нэг доор ингээд нухаад тийм ээ нэг улс болгоосон. Энэ бол эзэнт гүрэн. Эзэнт гүрэн бол юу гэсэн үг вэ гэхээр чиний хүсэл эрмэлзэл хамаагүй. Жишээлбэл Манжуур чинь улс байсан. Сүүлдээ будаа орсон. Өнөөдөр одоо Манжуурын гаралтай одоо хятад ухсааныг ярьж байгаа хүмүүс чинь өнөөдөр Манжуур улс гэж бас яриад байдгийг. Өнөөдөр Шанхай гэдэг тийм ээ Шанхай үндэстэн байна гэдэг Шанхайны нэг хүмүүс бас яриад байдгийг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр энэ чинь ерөөсөө энэ чинь хятад үндэстэн бишийг харуулж яддаг байхгүй. Хятад бол үндэстэн биш. Тийм болохоор энэ эзэнт гүрэн бол нэглүүдэд задрах ёстой. Энэ задрахад бид нар бэрэн байх ёстой. Тийм болохоор өнөөс дотроос
одоо төвд улс бий болох ёстой, өмнөд Монгол улс бий болох ёстой, Манжур улс бий болох ёстой, Гонконг бий болох ёстой, Шанхай бий болох ёстой. Өшөө тийм ээ юу байдгийг өшөө тэр Сычуан юу зөндөө баашуу янз ярдгийг тэг зөндөө юм байдгийг бүгд тийм ээ энэ эзэнт гүрэнд хүчээр баригдаад тийм ээ одоо үндэснээ одоо иман тийм ээ дарагдаад тийм л одоо арт хүн бүрдсэн улс. Тийм болохоор би хятад улс ягаад тийм хөврөг байх үүнтэй холбоотой. Ерөөсөө хятад улсын үндэсний улс биш. Одоо нэг сүүлдээ нэг Жунхва Минзүү буюу хятадын үндэстэн гэдэг дунддын үндэстэн гэдэг тийм ойлголт гаргаад авсан. Тийм. Гэхдээ тэр бол ерөөсөө 1902 юм уу 3 би энэ талаар нэг юм бичгтээ тэрийг судалж байсан юм аа. Лян Чичхаудын хятад гаргаад авсан. Тэр чинь Лян Чичхаудын хятад манч одоо бараг л ганхаж байгаа. Тэгэхээр дунддын үндэстэн гаргаачгаад барууны орны дуурайгаад тийм ээ ийм нэг үндэсний улс шахуу болгоочих тийм сонирхолтой байсан юм. Тийм болохоор дунддын үндэстэн гаргаж аваад нөгөө хятадаар ярьдаг хятад хаан зах бичгийг хэрэгэлдэг бүх хүмүүсийг нэг үндэстэн болгох гэж батсан. Хэрвээ хаан бичгийг хэрэгэлдэг тийм ээ хүнзийн сургаалын мөрдлөг болгоосон бол дэх үе чинь олон улс чинь бас л тэрий байсан шүү дээ. Жишээ нь Солонгос байна. Солонгос чинь бас хаан бичиг хэрэгэлдэг байсан. Хүнзийн сургаалын мөрдлөг болгодог байсан. Вьетнам байсан. Вьетнам чинь дэх үе чинь бас ханзаар хэрэгэлдэг байсан шүү дээ. Сүүлдээ нөгөө Франц бичиг хэрэгэлдэг болоо. Сүүлдээ одоо үеийн нөгөө латин бичиг хэрэгэлдэг болоод тийм ээ одоо латин бичигтэй тогтсон байна. Солонгос яадаг вэ? Бас л тийм байсан. Тэгээ Солонгос, Вьетнам, Бирм өдөөс дандаа нөгөө энэ күнзийн одоо иргэншлийн хөрөө байхгүй юу? Өний чинь нэг үндэстэн хийж болохгүй шүү дээ. Яагаад өдөр чинь нөгөө нэгдэх чадаагүй гэхээр Солонгос чинь масс нь хангалттай том. Вьетнам чинь масс нь хангалттай том болохоор тухавж чадахгүй байсан. Тийм. Тэгэхээр нөгөө эзэн хөрн яа жоохон багасаад энэ нэг хэмжээнд одоо 9 сая 600 мянган хавтгай 400 км энэ эзэн хөрн үлдсэн байд. Одоо явандаа энэ бол захад задрах ёстой гэдэг миний хувьд тэгэхээр харж байгаа. Тэгээ түүнээс гадна түүний дотроос олон үндэстэн төрж бий болох ёстой гэж би миний хувьд л тэгж харж байгаа. Зөв. Одоо энэ хятадуудын өвөр Монголд авч явуулж байгаа одоо монгол хэлийг бичгийг одоо хориглох бодлого хятадын соёл хэл бичгийг оруулах одоо энэ бодлого нь ерөнхийдөө бол одоо нөгөө Жунхо Минжу билүү юу лээ Жунхо Минжу одоо энийгээ одоо өргөжүүлэх гэсэн одоо бодлогын нэг хэлбэр мөн үү? Тэгээ шүү дээ. Тэг энэ бол энэ хятадын улс төрийн тогтолцоо бол маш өвөрмөц. Дээр үеэсээ авахлаад өвөрмөц. Энэ хинээсээ тогтсон байхаар бүр одоо манай өрнөөс өмнө тийм ээ Чинш хаан анхны 7 улсыг нэгтгэж аваад бараг л тэр тогтолцоо өнөөдөр хүртэл мөрдөж байгаа. Өнөөдөр бол яг л коммунист зам коммунизм ярьж байгаа боловч наачин бол ерөөсөн тэр социалист коммунизмын одоо дээр нөмөрсөн тийм ээ дотроо бол Чинш хаангийн систем байдаг байхгүй юу? Энэ систем бол онцлог нь бол бүх юм ижилсэх тийм ижил сүүлэх тийм сонирхолтой байдаг. Бүх юм ижил сүүлэх. Одоо нөгөө хятадын Чинш хаан чинь нөгөө 7 улсын нэгдснээ дараа шүү түн чö түнгүй. Юу гэсэн үг вэ гэхээр бүгдээрээ нэг бичгээр бичиж бүгдээрээ нэг загвараар ингээ засъя гэсэн тийм уриатай байсан. Тэгэхээр энэ тогтолцооны энэ нэг одоо энэ чинь үндэсний улс энэ нэг иргэншил гэдэг юм уу энэ улс төр энэ тогтолцооны улс бол 2000 жил ер нь удан тасраагүй. Энэний онцлог нь бол энэ төрд гарсан энэ улс төрийн тогтолцооны төрд гарсан Монгол хүн байсан ч бай, манч хүн байсан ч бай, түрк хүн байсан ч бай, хятад хүн байсан ч бай. Ерөөсөө энэ загварыг маш их таалагддаг байхгүй юу? Маш их таалагддаг. Яагаад вэ гэхээр би ингээд хаан боллоо. Миний одоо эзэнт гүрнээ хүрээ хэмжээнд миний надтай тийм ээ. Ондоо сэтгэдэг, ондоо боддог, ондоогоор сэтгэдэг, ондоогоор боддог ямар ч арт хүн байхгүй болох тийм сонирхолтой байдгийг.
Тийм болохоор одоо нөгөө одоо Тубауи гэж ярьдаг шүү дээ. Манай Монгол гарлын тийм ээ. Тэд нар чинь тур улс тэндээ байгуулад хамс үлд бас энэ загвард руу ороод өөрөө алга болсон. Тийм. Манд нар бас энэ загвард руу ороод өөрөө алга болсон. Яагаад вэ гэхээр энэ чинь үнэхээр тэр эзэн сууж байгаа тэр нөгөө хүмүүсийн үнэхээр донтолдог тийм систем гэдэг байхгүй юу? Одоо жишээ би одоо өнөөдөр хэрэгцээ хаттын одоо ерөнхийлөгч болсон бол бас л би бас л тэрийг мөрдлөг болгоо сууж байгаа. Яагаад вэ гэхээр нарсын бодлогыг хэж эсэргүүцэхгүй, нарсын бодлоготой цор цор хийдэг хинч байхгүй. Тийм л одоо хорттой тийм тогтолцоо. Тийм бол өвөр Монголын энэ төвдийн энэ гонкон юм бол энэ улс төрийн тогтолцооны энэ иргэншлийн өөрийн мөн чанар. Энэ бол ерөөс цаг хугацааны асуудал. Тэгээ түүнээс биш бол өнөөдөр бид нар 10 жилийн дотор дахиад тэрийг нөгөө эсэргүүцээд яллааг бодъё, нөгөө хурлааг бодъё. Гэхдээ 10 жилийн дараа хүч авангуудаа дахиад тэрэн хэрэгжүүлнэ. Яагаад вэ? Энэ тогтолцооны мөн чанар тэр байхгүй юу? Тийм болохоор өвөр Монголын бүрэн ханд бишгтэй болгох нь гацаагүй. Хэрвээ бид нар бие дааж гарахгүй юм бол гацаагүй тийм болно. Тийм. Энэ зөвхөн одоо цаг хугацааны асуудал, зөвхөн хэзээ хэрэгжүүлэх нь одоо тохиромжтой бэ гэсэн одоо нөгөөдрийн тооцоонд байгаа л да. Тийм л юм байна. Түүнээс биш өвөр Монголын асуудал, гонконгийн асуудал, төвдийн асуудал, уйгурын асуудал ерөөс санамсар биш ээ. Ерөөс энэ Маогийн тэнэгч биш, Ши Жинпингийн тэнэгдэнч биш. Ерөөс энэ иргэншлийн энэ улс төрийн тогтолцооны энэ нийгмийн зохион байгуулалтын мөн чанар байдаг байхгүй юу? Үний ойлгох хэрэгтэй гэдэг. За энэ ч одоо тэгэхээр одоо нэлээд байдал ер нь яхаа эвгүй л сонсогдож байна л да. Хэрвээ иймэрхүү бодлого одоо үргэлжлэх юм бол хэдэн жилийн дараа өвөр монголчууд ер нь Жунхаа Минжун болох вэ? За хэрвээ одоо нэг 20-30 жилийн нэг хугацаа байгаа хаа гэж бодож байна. Нэг 20 жилийн нас бол байгаа юу гэдэг. Монголоор ярьдаг 20 жилийн дотор бол уусахгүй хаа. Тий 30 жилийн уусахгүй хаа. Гэхдээ нэг үеийг чинь тасалж хараа хэрвээ бид нар бие дааж гарах нэг үеийг тасалчихвал бас л эвгүй шүү дээ. Эвгүй болно да. Тий. Байдал ер нь тун эгзэгтэй л байна. Хэрвээ одоо өвөр монголчууд хятадын одоо энэ хүчснээр хэрвээ Жунхаа Минжун болох юм бол одоо Монгол хятадын хэл бол одоо бүр яг одоогийн манай энэ халахын хэлээр одоо тогтож байдал ер нь тун эвгүй болж магадгүй юм байна л да, тийм ээ. Тэр ч ойлгомжтой ш. Яг л нөгөө өмнөд Монгол улс хэрвээ бий болчихвол тийм ээ. Монгол улс бол жирэмч улстай боллоо. Тэгвэл Монгол улсын ард түмэн хятадын аюулаас бол леохол болчих юм. Хэрвээ өөр Монгол байхгүй болчихвол Монгол улсын аюул чиний нүдэн өмнөх ирж байгаа шүү дээ. Тэрийг Монголын ард түмэн ойлгох хэрэгтэй. Зарим ойлгохгүй юм байна. Зарим бол ингэж байгаа. Өөр монголчууд дууссан ч бай. Монгол улс бол нүүбийн гишүүн улс болсон байна. Монгол улс бол турах тусгаар улсын статус олсон бай. Олон улс хөлөөн зөвшөөрсөн байгаа учраас бид нар аюулгүй гэж тийм гэнэн байдлаар боддог юм байлээ. Гэхдээ хэзээ газрын зураг мөнхийн байсан. Хэзээ газрын зураг хил мөнхийн байсан. Байнгын хөдөлж яддаг. Тийм л байгаа үстэй. Тэгэхээр зүгээр одоо хил хөлөөн зөвшөөрсөн хоёр хил бол тийм ээ. Мэдээж хэрэг хүчинтэй л да. Гэхдээ хэзээ нэг нь хүчтэй тэр нь би хөлөөн зөвшөөрөн боллоо гэсэн тийм үе зөндөө гардаг шүү дээ. Тэгэхээр туурах тусгаар улс бид нүүбийн гишүүн болсон гэдээ сэтгэл ханд болохгүй. Аюултай байх шүү тэрийг ойлгох хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээд тэрийг хэлэх хэрэгтэй. Түүнээс би одоо за бид нар чинь нүүбийн гишүүн болсон 61 он элсэн байна, 62 элсэн байна. Тэгээд одоо 195 улстай дипломат харилцаатай болсон байна. За одоо нөгөө олон улсын харилцааны одоо ёсоор бол тийм ээ одоо болсон байх гэдгийг ойлгоод явуул. Тэгвэл нөгөө Кувейтийн
Саддам Хусейн дайрахгүй Кремийн Орос нэгдэхгүй шүү дээ. Тий. Тэгэхээр бол одоо манай Монголын явуулан төр засгийн газрын ер нь тэргүүн зэргийн зорилт бол бодлого бол одоо өвөр Монголын асуудал дээр уул нь бол төвлөрмөр байгаад байгаа юм л да. Тэгэхээр одоо даанчийн засгийн эрх барьж байгаа хүмүүс бол энэ тал дээр ямар нэгэн тийм хүчтэй бодлого юм ер нь байдаггүй юм шиг байгаа маа ер нь миний бас анзаараад байгаагаар бол энэ бол цаашдаа Монгол үндэстэн оршин тогтнохын их том тулгуур үндэс болох ёстой л доо. Тэгэхээр одоо энэ манай одоо төр засаг руу шийдэх юм уу одоо энэ өвөр Монголын одоо асуудлыг бүх Монгол үндэстний асуудлыг одоо нийтэд нь одоо сэтгэж энийг хэрэгжүүлж чадах одоо тийм хүчин одоо тийм одоо нам эвсэл холбоогч байдаг юм уу? Одоо энийг одоо өвөр монголчууд одоо дэмжих уул нь бол нөлөөлөх одоо тийм бодлогоос явуулах л ёстой байх л да. Тэгээ энэ тал дээр одоо өвөр монголчууд маань өөрсдөө бас яг нарийн бодлого нэгдэл юм байхгүй л байгаа юм аа тийм ээ. Ар Монголын одоо бодлогод нөлөөлөх одоо энийг ойлгуулах одоо өөрийн чинь ярьсан одоо та нар дараагийн ээлжийн та нар шүү одоо энэ бол тун удахгүй ирж магадгүй юм байгаа шүү. Ийм учраас одоо хүчтэй бодлого явуулах гэж. Тэгэхээр одоо зүгээр одоо энэ одоогийн засгийн эрх барьж байгаа хүмүүсүүд энэ талыг бол ер нь бодож ойлгохооргүй хүмүүс байл л да. Ойлгодог хүмүүсийн дэмжиж гаргах ч байдаг юм уу энэ тал дээр нь одоо нөлөөлөх одоо тийм бодлого энэ өвөр монголчуудад даанч байхгүй байна те өөрсөнд нь. Тэгээ Монгол улсын иргэд бол нэг л юм ойлгох хэрэгтэй юм байна. Өмнөд монголчуудад дэмжих нь өөрийгөө дэмжиж байгаа шүү. Тий. Өмнөд монголчуудад тусалж байгаа өөртөө тусалж байгаа хэрэг шүү. Тэрийг ойлгох хэрэгтэй юм. Түүнээс зайдар мөхнөө байна бид нар ямар хаваа байна гэд хандж байгаа бол нэг л өдөр аюулчин чам дээр ирнэ. Тий. Энэ нь аюу оюумжтай байгаа ш. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдал бол Монгол улсын төр засгаас тийм ээ энэ талаар бодоагүй би итгэхгүй байна бодож байгаа магтгүй. Гэхдээ яг тийм талын бодлого бол үнэхээр харагдахгүй байна. Тэгээ бөөр нэрсэн 3 сая 300 мянган хүн энэ дорой эдийн засгийн улсын хувьд бол хятадын нөлөө бол орсон гарцаагүй л дээ. Тий. Яхааргүй тэр Европын 50 60 сая 70 80 сая тийм том дон зэргийн том улс хүртэл одоо хятадын нөлөө ороод одоо баларч байгаа шүү дээ. Тэгэхээр бүр одоо эдийн засгийн 90% хамааралтай бөөр нэрсэн ийм улс төрийн бодлогыг хятадууд нөлөөлж чадахгүй гэж би бол итгэхгүй байна үний ярихт. Гэхдээ Монголын сошиал ертөнцийн бол монголчууд бол хятадын эсрэг бол ер нь дархлаа байдаг шиг байлээ. Гэхдээ цаана бол эрхэм мэдрэлийн өсвөл үнэхээр том бизнесмени бол хятадууд ямар нэг аргаар нөрөөлж байгаа хаа би бол хардж байгаа тийм. Энэ дээр яг хөө зүгээр миний бодлоор бол нэлээд бодлого явуулах гэж оролцсон хүн бол одоо нөгөө олуулаа болъё гэдэг бодлогыг дэвшүүлж яасан бас янз бүрийн энэ тал дээр юм хөх өнөмлөхөө хөх карт л одоо юм олгоё эднэр гэж ярьж ирсэн. Энэ элбэг дорж дарга ер нь нэлээд энийг ойлгодог хүн байсан юм уу да гэж одоо энэ бодогдоод л байна л да. Түрүү өөрөө ярьсан уу одоо элбэг дорж даргын одоо тэргүүлсэн дэлхийн монголчуудын холбоо гэж юм байгуулагдж байгаа тухай ярьж байсан өөрөө. Тий. Элбэг дор дарга бол ерөөсөө одоо Монгол одоо дэлхийн монголчуудын бол талаар бол ер нь бодлоготой, сэтгэлтэй, зүтгэлтэй тийм дарга байсан. Харамсалтай түүнээ одоо улсын хурлд оруулсан тийм ээ хөх карт тийм үү оруулаа болох бодлогыг бол ер нь парламентын төвшөнд бол дэмжээг учраас тэрнийг хэрэгжүүлж чадаагүй тийм. Нөгөө талаар элбэг дор даргын яагаад ийм олон хүн зарим нь ар Монголын иргэд ингээд муулдаг, зүгтдэг тийм тэгэж байдаг байхаар бас энэ чинь хятадын цаана хар бодлого орж ирсэн би бол заримдаа бодд юм байлээ. Яагаад элбэг дор дарга чинь одоо
одоо тийм ээ Пам Монгол үзэлтэй өөр монголчуудыг дэлхийн монголчуудыг тийм ээ дэмждэг дэлхийн монголчуудын их орон чинь Монгол улс бол дэлхийн монголчуудын их оронд шууд илөө ярддаг энэ улс төрчийн хувьд бол хятадууд юм уу орцууд юм уу дургу байж л харна. Тийм болохоор энэ нэг электр даргыг одоо муулдаг сошиал ертөнцөөр их л одоо муугаар бичдэг бас үнэтэй ч холбоотой би заримдаа хардаад байдсан шүү дээ. Тийм. Тийм. Одоо хэрвээ одоо энэ холбоо байгуулагдаад элбэд орж дарга одоо энийг тэргүүлээд явах одоо ийм байх юм бол одоо өвөр монголчуудаа нэгдсэн одоо бодлого явуулж одоо тэр бодлогын дэмжих одоо ийм чадамж потенциал ер нь хэрэг байдаг юм бэ өвөр монголчуудад дэмжиж өгөх одоо нэлээд бодиттой үйл хэрэг болгох одоо энийг тийм ээ аливаа үйл ажиллагаа явуулах ч одоо хүний нөөц одоо санхүүгээд их л юм орж ижил нөгөөх бодлого чинь бас амжилттай хэрэгжиж шүү дээ. Тэгэхээр өвөр монголчууд маань өөрсдөө одоо энэ тал дээр ер нь тийм бэлтгэл бодлого одоо юм байна уу? Ер нь одоо дэлхийн монголчуудын холбооны үйл ажиллагааг бүх дэлхийд тархан суусан өмнөд монголчууд идэвхтэй оролцох ёстой. Одоо энэ аль болохоор хагаралдуулахгүй тийм ээ завсралдуулахгүй тийм маягаар тийм одоо ийм бодол иймтэй тэмцэх ёстой. Тэгээд дэлхийн монголчуудын холбооны ажиллагаанд одоо бид нар оролцох тийм хангалттай бол хүч бол байгаа. Одоо бид нар чинь Америкт бол өөр монголчууд бол нэлээд олон байна. Японд бараг 20 мянган шахуу хүн байна. Европт байна. Монгол улсад байна. Тийм. Гэхдээ бид нар ерөөсөө энэ нь тийм ээ хайрлаад энэ нь одоо идэвхтэй оролцоод үүний ажиллагааг хангалттай дэмжүүл бид нар бол одоо боловсон хүчний хувьд бол хангалттай байгаа гэж миний хувьд бол бодож байгаа. Одоо Европын хувьд бол Шведэд одоо өмнөд монголчууд байна, бас Монголын ард түмэн байна, тэгээ Францд байна, Германд байна, тийм Англи байна, хаасаагүй байна. Ер нь Монгол хүнгөө өмнөд Монгол хүнгөө газар чи ховор болсон цаг үе байсан шүү. Цаг үе байна л да. Гэхдээ бид нарын зүтгэл мэднэ л дөө. Бид нар үнэхээр өмнөд Монголаа тийм ээ одоо зовлонгоос аврыг бодож байгаа бол тийм ээ бид нарыг ганц олдж байгаа, бид нарыг ганц дэмжиж байгаа том улс төрчин бол бид нар дэмжиж тийм ээ одоо хүрээлж ажиллах ёстой гэж бодож байна. Түүнээс их бол за ийм байна, тийм байна гэдэг өөрийн жижиг одоо ашиг сонирхлоо бодоод явуул одоо бид нар хол яхгүй л дээ. Тэгээ бид нар бол ганцхан Монгол улс байна, ганцхан өмнөд Монгол байна. Тийм болохоор нэг олон байгууллага бидний одоо өнөөдрийн нөхцөл байдал хэрэг байгаа ч үгүй ч үгүй миний хувьд бол бодож байгаа л да. Тий. Нөгөө Сүхбаатар Жанжины нэг хэлсэн үг байдаг шүү дээ. Нэг улс гэрийг тогтнуулахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Энэнд өгөхгүй аим урсахгүй цус гэж байхгүй гэж тийм ээ. Тэр их үнэн үг л дээ. Ер нь бол. За тэгээ Монголын бас нэг үгэнд бол байгуулах төрд баатар цэрэг хэрэгтэй. Байгуулсан төрд бичгийн мэргэд хэрэгтэй гэж нэг юм үг байдаг шүү дээ. За тэгэхээр чи одоо альва юм гэдэг бол нэгдмэл зохион байгуулалтаа их том хүч одоо бий болгож ээж одоо эх орон тусгаар тогтнол юм бол байлдан олох гэж ярьдаг тийм ээ одоо ингэж авах хэрэгтэй болдог. Тэгэхээр энэ дээр бол өвөр монголчууд одоо ер нь бүхий л монголчуудын хүн бүрийн хүчин зүтгэл одоо их золиос тийм ээ өөргөл хандив одоо их л юм орж ижил одоо их даруй сэтгэл одоо бусдыг хүлээн зөвшөөрж захирагдах одоо энэ сэтгэл одоо их л олон юм орж ижил энэ босох байх л да тийм ээ. Тийм би бас ажиглаад байдгийг зарим бол тэгээд өмнөд Монголын асуудлыг ерөөсөө нэг ярианы сэдв болгосон. Зөвхөн одоо яриад тийм одоо зугаа гаргадаг ч юм уу тийм сэдв болгоо шахуу тийм нэг бүлэг хүмүүс байдаг ч байлээ. Яг хэрэг болохоор оролцдог. Тэгээд хэрэггүй үедэн бол одоо өөр Монгол тэгдэг байна гэж яриад идэв. Тийм нэг бүлэг Монгол улсын иргэд байна. За хоёр дахь нь бас нөгөө өөр монголчууд одоо өмнөд монголчууд бас ялгаагүй нэг бүлэг хүмүүс бас тийм байд юм байл. Одоо бас хятадууд бид нар ингээд даралж байгаа ингээд хятадуудын харах энэс илүү хараачдээ. Тэгэхээр яг хэрэг болохоор гарч ирдэггүй. Тийм сэтгэл үйлдэл аль тийм байхгүй тийм хүмүүс аль алдан байдаг шиг байлээ. Тэгэхээр тэрөө болмоор байна оо ерөөсөө.
Түүнээс биш одоо өмнөд монголчууд яг сөхөх одоо амьд өсөхийн тийм даваан дээр тулаад ирсэн байна. Одоо Монгол улсын хувьд бас л маш аюултай төгшөртэй тийм үе шатнд явж байгаа шүү дээ. Тиймээс бид нар үнэхээр сэтгэл одоо ажил явдлаараа тийм явахгүй бол тэгээд зөвхөн амны зугаа гаргадаг тийм сэдв болгох хэрэггүй л дээ. Тийм. Тэгээд ёстой болохгүй. Тэгвэл одоо бид нар түүхийн өмнө үнэхээр том хариуцлага алдж байгаа л да. Тий. Одоо тэгэхээр бол нэг хоосон яриа биш одоо нэг бодит одоо үйл ажиллагаа биднэрт хэрэгтэй байна гэсэн үг байна л да, тийм ээ. Онч одоо дэми одоо бахан цэцэргэж ингэж сууснаас ядаж л нэг сард нэг 100 яонч гэсэн өргөөд одоо тэр чи одоо заавал нэг ил мэл өргөөд байх хэрэггүй шүү дээ. Энд чинь өөрийнхөө одоо сэтгэлээсээ өгөөч гэх юм уу тогтмол ингэж чаддаг одоо өөрийнхөө хичээл зүтгэл жагсаал цуглаан ч юм уу юмд одоо оролцохоос авахуулаад ирнэ их л ажил дээр нэгдмэл нэг тийм нэг золиостой л болж чадах хэрэгтэй юм шиг байгаа юм л да. Тэгээ тэгжээж л нэг ажил. Тэгтээ би бол монгол хүнээ. Ааха. Тэгэхээр монгол хүнээ мэрэгэн ухаанд итгэдэг гэсэн шиг би бол монгол хүнээ одоо нөгөө зан харахтад нь бас итгэнэ. Яг бол яг цаган болохоор монголчууд бол босдог хөдөлдөг тийм л автон байхгүй юу би итгэж байгаа. Тийм яг цаган болохоор монголчуудын тийм нэг хэнэггүй арт юм шүү дээ. Цаган болохоор тэгэл хэнж тоохгүй тэгээ байж лээд тийм. Яг цаган болохоор одоо өнгөрсөн одоо 9 сараас хойш 6 сараас хойш тийм ээ хөдөлгөөн бол өөр монголчууд чинь одоо үнэхээр бас л төмсөж чаддаг юм байна гэх тийм итгэл төрсөн шүү дээ. Түүнээс би бол үнэхээр итгэл төрөхгүй байсан шүү дээ. Өмнө монголчууд чинь хайш юм тийм нэг одоо бараг толгойн дээр нь шөөсөн баасан ч бараг уурлах хаарга тийм арт хүн болсон юм хааш ингэж боддог байсан чи бас тийм биш байлээ. Яг цаган болохоор бид нар чинь бас чимнэсийн урсаад гэдэг юм байна. Цаанаа нэг юм байна тийм. Тэгээд тэрэнд л найдаж байгаа, итгэж байгаа тийм. Би бол итгэл алдраагүй шүү. Өөр монголчууд чинь бас л тийм ээ одоо 400-ны туулаад мөхөөгөө ийм арт хүн шүү дээ. Тийм шүү. Тийм. Сүхбаатар Жанжины нэг хэлсэн үг байдаг шүү дээ. Нэг улс гэрийг тогтнуулахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Энэнд өгөхгүй аим урсахгүй цус гэж байхгүй гэж тийм ээ. Тэр их үнэн үг л дээ. Ер нь бол тэгээ Монголын бас нэг үгэнд бол байгуулах төрд баатар цэрэг хэрэгтэй. Байгуулсан төрд бичгийн мэрэгд хэрэгтэй гэж нэг юм үг байдаг шүү дээ.